маргааш гой өдөр байгаасаа гээд мандах нарыг харах би дуртай. Сайн байцгаана уу хүнд үзэгчдээ. Star TV өчигтэй урилга нэвтрүүлэг эхлээд бэлэн болоод байна. За өнөөдөр нэвтрүүлгийн хойморт нэгэн их учиртай, нэгэн их уран бүтээлч, нэгэн эрдний чулуу шиг нуугдсан залууг урьж авчирсан. За энэ залуу бол одоо манай Яндан Шарав. Манай Яндан Шарав бол тийм төвний өмнө ил гарч идрийг явдггүй уран бүтээлч шиг байна. Ерөнхийдөө ингээд сонсоод байгаа. Тэгээд нэг жоохон нуугдмал эрдэнэ гэдгээд одоо ахараад тэгж хэлж байгаа юм. За чиний бол одоо олон сайхан дууцтын дуулсан дуу бол одоо эхнээс нь хүмүүс тэгээд энтэй ихтэл ер нь бүгд мэднэ. Тий. Арын эзний бол мэдэхгүй. Одоо чамайг мэдүүлэн заяа. За ингээд эрхэм дуу яруу найрагч, шүлэгч. За одоо ер нь бол үндсэн бол одоо мэрэгчд бол эрхцүүч одоо мэрэгчтэй ийм хүн байгаа. Тэгээ Яндан Шарав маань юм нэвтрүүлгээ хаймарт бас цаг зав гаргаад мөн ахыхаа бас нэг ядан хөтөлж байгаа нэг юм сайхан нэвтрүүлэг хөрөлцөн ирсэн бол баярлалаа. Ямар ч зүйл баярлалаа. За тэгээд сайхан цус, сайхан номуудад тарган сайхан үйлчлэх гэж байна уу? Сайхан байна. За ингээ энэ өдрийн мэндийг хүргэе та бүхэндээ. Тэгээд Star телевизийн хамт олондоо бас талхснаа илэрхийлье. Танд бас баярлалаа илэрхийлье. Оо баярлалаа. За би бол одоо өөрийгөө танилцуулъя тийм ээ. Одоо их нуугдсан хүн одоо нэг ил гарда. Сэрдэржин Яндан Шарав гэж ийм хүн байна. Тэгээд Арангай аймгийн Цэцэрлэг сумын уугуул. Өөр төв юм. Тий. Цэцэрлэг сум. Сум. Тэр яг андуурдаг байхгүй. Тийм ээ. Цэцэрлэг гэхэр хүн нэг төв гэж хот гэдэг. Тийм бэ. Манай Цэцэрлэг сумарт очил уу? Өө манай ихнэр чи аранга хүн шүү дээ. Хотонтой хүн шүү. Хотонтойх юм уу? За. Зөндөө очив. Зам болохоор ихнэрийн нутаг руу наваад явна шүү дээ. Булгуу хайрханд ч мөргүүлнэ шүү дээ ахын тэгэл тий. Цэцэрлэгээр очижсэн бид нар сумаар очилгүй яхаа бид нар чинь тийм л дээ. Театрт байхад өнгөтнөд байхад дандаа л очиж сайхан уран бүтээлэн тоглож ирсэн. Сайхан сонсчтой. Маа цэцэрлэг сум ч одоо хөвсгөлийн залгаа. Тий. Тэгээд яг Арангай аймгийн зүүн хойтлын сум. Улаанбаатараас 500 км-т байдаг. Тийм сайхан нутаг. Одоо юу штэ Арангай аймгийн одоо брэнд юм да. Зайгигийн Новсон Бэрлэгийн гэдэг хүн чинь одоо нөгөө шашны одоо 3 зулын нэг ярьдаг штэ. Тэр хүн чинь манай суманд анх төрж 1642 онд төрж. Тэгээд тэр төрсэн газараас нь 3 хоногийн дараа тэр ихсийн одоо болсон газараас сайхан аршаан ундарш. Тэгээд мухар үжиртийн аршаан гэж халдартай аршаан байна. Үгүй ээ. Тийм штэ мухар үжиртийн аршаан. Тий. Яста боётой хүнээс ундрах бах та. Тий. Тийм сайхан аршаан. Манайс энд төвчл юм ундрах болов. Тэгээд тэр гайхалтай хүн маань тэнд төрж. Тэгээд тэр сайхан аршаан ундарч. За тэгээд Зайгийн гэдэг чи одоо анх төрсэн газараас нь тийм юм ундарсан учраас одоо манай нутгийн чинь бол одоо Монгол даяараа манай аршааныг очиж уудаг. Яг тэр одоо довны хүүхэд би. Оо за. Тийм манай аав яг аршаан дээр өссөн хүүхэд баггүй юу би ч одоо хүүхэд угаасаа л тэнд өссөн. Хөтөн болгоо аршаа уугаад. Тий одоо би яг нэг зүйлийг ярьчихад манай мухар үжиртэй аршааны дээдлийн овоо яг аршааныгаа тэгэл овоо байдаг байхгүй юу? Яг хажууд нь овоотой. Тэр овоонд намайг хүүхэд багт ийм хөөрхөн хөх хулгнууд одоо энэ шиг одоо аяг шиг цэвцэг хөөрхөө тий. Одоо тэрийг харахаар улсууд гэдэг чинь энэ эзэн гэдэг. За тэгээд ийм могоо цэнхэр бас цэнхэр могоо байдаг байлаа. Оос цэнхэр өнгөтэй. Цэнхэр өнгөтэй. Тэр могоо аршаан дотор, юун дотор, овоон дотор. Тэгээ одоо 90-ад оны 2000 оны ихээр би нэг нутагтаа очиод яваа харсан ч нөгөөдөлч байдаг. Оо за. Нэг ч харагддаг. Тэгээд ах トゥ нэрээс асуултаа. Үгүй нөгөө юу маяг хайж ба. Эд тайж ба. Байхгүй болсон шүү дээ. Нүүчт юм бах та гэсэн чинь. Юу нүүдгийг нөгөө амрагч нар чинь муур авчир тавиал, мууртай ирээл. Бүгд үлдсэн. Тэгээ байхгүй баригдчихсэн. Тэр муурнууд одоо амьд яваагүй. Тийм л одоо эзэд идсэн болохоор. Тэгэхээр хүн бол одоо байгалыг дэндүү сүтгэж байгаа үстэй. Тэгээ одоо овоо маань эзэнгүү гэж байх уу тийм болсон хөрхи. Одоо эзэнгүүд гэсэн үг шүү дээ. Байнгын эзэн гэж ер нь тэгдэг шүү дээ. Одоо манай нутагт ч гэсэн миний сайхан гардаг хайрхан дээр ягаад ч мэдгүй хайрхан болгоны дээр одоо битэр ярьдаг дээр бол юм хөхөн яг цэнхэрч шиг бусдаар хээрийн огт нь адилхан огт нь байгаа шарлаг шар борлоо. Тий. Их сонирн байдаг тий. Тэр нэг тийм байдэн шүү. Тэгжсэн байлээ. Аав ээжээс хэлүүлээ. Би чи дээр 2 гişтэй. Доороо 3 охин дүүтэй. Айлын ганц байд. Оо за. Тий.
Тэгээд баруун зөнгөө хамгаалах юм байна да. хамгаална. Тэгээ ерөнхийдөө бол Октодыг бол тий тэгээд жоох ирэх мэдээж ирэх айлын ганц үе юм чинь нэг байх уу. аав бол дуусна. Аав бол дуусна. Манай аав ч нь бол одоо сайхан барилддаг аймгийн эчин цолтой. Өө зөө. Сум орон нутагт одоо олон жил барилдсан. Дээрээс нь олон жил одоо мал тойвор экспедиц эмчээр явсан. Өө зөө. Ийм сайхан хүн байлаа. Бас нэртэй төртөө. Ийм хүн сайхан морь уйн. Өөрөө төрүүлээл морин төрүүлж идэг. Тэгтээ ийм бардам. За энэ наадамд одоо дамчаагийн хүү төрүүлж, дайны хуулмаар төрүүлэхгүй дахиж би наадамд оролдохгүй гэж хэлээ. Бэлгэд юм бэлтэй. Амар аарах юм. Тэгэл өөрөө төрүүлээл, морин төрүүлээл. Яг ингээл төмөө орны чинь ингээл ста шуугуулаад. Би ч хүүхэд ааваасаа одоо хичээл. Нөгөө ч галз ураад хичмээр юм аа гэл. Дээр үе хүмүүс ч нөгөө энэ өгзөнд гарсан юм шуудаг хүмүүс шүү дээ. Хошноо тал шуудагтай. Тэгэл ингээл наадмын өмч ингээл дийлэл бөксөө хойш шидэл ихлээр яана нөгөө үеийн чинь дойглоо шүү дээ. Аав хараад хошноо гарчиж. Би ч наадмад очиж чадах. Аваа очоо татаад өнгөрлөө нэгдээд. Юу ч татах юм чинь тэнд чинь зүгээр ингээд дэвэ шаваа. Бүгд л тийм байгаа юм. Би амар ичдэг байж үлээ. Тэгээ одоо бол бахархаж байгаа байхгүй юу. Тэгээс үнэхээр гайхалтай сайхан ир хүн байсан. Миний ээж бол одоо нягтлан хүн байсан. Олон жил одоо нөгөө худалдаа бэлтгэлийн ангид ажиллаж аагент хийдэг. Одоо таач бас гадарч магадгүй дээ. Харанга хайрхан сум хүн л дээ. Өө зөө. Алдар нийгмийн дарга хурандаа тавхаа гэж юм байсан юм аа. Дээр үед. 80-аад он тэр хүний одоо төрсөн охин дүү. Өө зөө. Одоо алдар нийгмийн хурандаа тавхаа гэж тэр үед. Сонсч байсан байх. Сонсч л байсан л да тий. Хурандаа тавхаа гэж. Тэр үед ч одоо цэргийн дарганаас ч одоо мундаг байлаа шүү дээ тийм ээ. Тэр хурандаа энэ хурандаа гэдэг тийм. Тийм хүний охин дүү. Нэр өндөр байлаа шүү. Нэр өндөр байсан. Ганц мундаг цолыг хөндлөн гэдэг нь тэр үед л байлаа. Тий. Хурандаа тавхаа гэж юм байсан. Одоо тэгээд энэ дээр 3 ихч. 2 ихч. Доороо 3. 3 охин. Энэ охтууд бол хөөрхөн тийм жодо модо аавган дуурайсан тийм бэртэ охин алгу. Байна. Байна уу? Тэгтээ барилдахгүй байна. Барилдахгүй юу? Тэгтээ их сони юм биш үү? Би ч өөдөө их нарийнхан шүү дээ жижигхэн. Манай охин дүүнэр миний одоо доотлын охин дүүд дээр бол мундаг шүү дээ. Бүлтэй. Тэгээд гартуул юм байна л та. Тэгэл тэднэрээсээ юм гордож шүү дээ. Харин тий. Манай одоо эсвэл тэднэрээс бийж юм. Тий, тэдний хүүхдүүдээс л одоо юм гарч байна. Ер нь их талдаа байдаг гэж тий. Би ч одоо 3 хүүтэй. 2 хүү маань ихэр. Уяас өөр гэж. Одоо 27 8 хүрсэн 2 залуу байна. Том нь уу? Том 2 том ихэр. Тэгээ сүүлд 15 жилийн дараа нэг банд гарсан. Тэгэл 3 хүүтэй л. Амьдарч байна да. 2 ихэр одоо нэг отхон дүүгэл гэж зинхэн хайрлан хамгаална гэж. Тий, ирэхлээр тэр нэг аз жаргалтай нэг хөл байх юм да. За. Одоо янда ширүү сая хэллээ одоо энэ нуугц уран бүтээлчийг ил болгоно гэд одоо тэгээд ер нь яруу найраг гэдгийг хэдэн наснаас ер нь гэж сонирхож байгаа. Ирэх зүүч мэрэгчлээ тийм ээ. Тэгсийг давхар одоо ингэ шилэг яруу найргийг одоо хэдэн жил бичив. Би одоо хүүхд байхасаа бичдэг байсан. Өөр. Тий, хүүхд байхасаа хобби юм биш. Тий, ерөөсөө эн чинь ингээ ороод ирдэг байхгүй юу? Одоо золбоот гэхтэл тий, зол жаргал нь одоо юу гэдгийг сэтгэл зүрхээр үүсэн ингээ одоо таны нэрэн дээр чинь биш гэдэг шээ. Гоё ихэлж шахах шүү. Орчлонгийн гэрэл гэгийг та төмөндөө хүргэсэн тий, онгод хэмээрээр байлгсан ингээл одоо жишээ нь ингээл ороод ирж шээ. Би хэрвээ энийг ярьчаад буцаад эргүүлээд тэр хүнд ярих гэхэлэр мартчихдаг л байхгүй юу? Би одоо янда шүрэг харахаар чи өөрөө ч бас тийм галцсан хүн шүү дээ. Ингээ хаалцсан чи энэ хүн ер нь жоохон гэрэлтэй гэгээтэй хүн юм даа гэж бодож байсан чинь тоглолт одоо бас 27 10 сарын 27 тоглолтоо их гэдэг бөхөөргөө. Тий. Энэ ч өөр анхных уу? Анхны уран бүтээл, анхны тайлан тоглолт. Яагаад тийм игэл даруух юу? Одоо олон яруу найрагч төгсгөн зохиолчод би даасан 5 6 дахь ч юм 2 3 дахь тоглолтоо хийгээд байхад яндан ширэг гэдэг хүн ингээд харахын багасаа өчнөн дууны шүлэг өчнөн дуустад уран бүтээлийн одоо чиний дуугаар бол одоо маш сайхан явж байгаа дуустад маш олон байна шүү дээ. Тэгэхээр өөрөө ард нь байхгүй. Тий. Тэгээ хэн одоо чи одоо өөрөө ингээд тоглолтоо хий чи одоо гэж ерөнхийдөө эхнэр үү гэр бүл үү эсвэл уран бүтээлч одоо дуугуулсан дуусаад. Ер нь бол юу яадаг юм байна. За одоо ер нь яруу найрагч хүн ч одоо хийх хайш шимтэй гэж би боддог гэсэн багхгүй юу? Ер нь бол. Тий. Зохиогоол явж байгаа. Зохиогоол явж байгаа. Энэ дуучтал одоо ер нь дуулдаг юм байна. Тоглолт хийдэг юм байна гэсэн бодолтой явж байсан. Ер нь би анх бүр одоо түүхээ ярих юм бол дууны одоо шүлэг биш одоо энгийн ийм шүлэгнүүд ингээд 10 жил мэл байхдаа бичээл ингээд хаяал ингээд санаад орохгүй явдаг байлаа л. Тэгтэл манай нэг ихчийн хүүхэд миний том ихчийн хүүхэд одоо гонгор гэж залуу дуурийн дулаачаа ингээд энэ
хөгжим үжийн коллежид элсэд ороод ирдэг байхгүй. Одоо тэр чинь 2015 онд байхгүй да. Тэгэл нөгөө хүүхд чинь манад орж ирэнгүүтээ сайхан дуулаад ямар гоё дуулдаг залуу бай. Чи ч одоо миний их чи хөө би чам мэддгүй. Тэг хүн чи өөрийн хүн ингээд дуулахлаар чинь сэтгэл огшдг юм байна л да. Тэгэл ер нь сайхан дуу. Тий би чамаар дуулуул л да. Яаж одоо дуулуулах уу яах вэ гэсэн чинь энэ дууны ертөнцөд чи орох гээд би нэг ч дуу чинь танихгүй. Халив би дуу их гэсэн маа гэхлээр ингээд болохгүй. Тэгсэн чинь тэгэл яваад исэн чинь гонгортой таагаал дүү маань намайг хөтлөөд манай багш байгаа Батсингэл чулууны Батсингэл гэж одоо дуулахаар арга зүйн багш хийдэг гэж танилцуулж. Одоо хотхон ингэрийг дуулдаг шүү дээ гоё завхны. Тэгээ Батсингэл найзтайгаа орж танилцаад Батсингэл маань намайг хөтлөөд бас завхны гаралтаа одоо Батцүх гэж залуухан миний үеийн нэг шар Батцүх гэдэг юм хөгжим зохиолч. Манай Батцүхээс өөр Батцүх. Тэг Батцүх байна. Шар Батцүх. Тий. Тэрэн дээр дагуулж очиж. За ингээл одоо миний дуу бүтээх, дуулуу орох ийм зам эхэлж байгаа хөө. Тэгсэн чинь нөгөө манай Батцүх маань тэгдгийг чи одоо найзаа ийм гоё шүлэг өчтөг юм чи энэ үнийг харж яах нүг нэг ийм зураг харуулад энэ хүн яг чам шиг ингээд юу яадгийг яруу найр хийж байгаа цом гаргацсан шүү дээ. Тэгээд би дуунуудыг хийж байгаа цом гаргацсан шүү дээ. Ямар цомог юу цомог дуучин л гаргадаг баймаар гэж бодоод өнгөрч байгаа. Тэгээд Батцүхтэйгээ би чи 2 3 дуу хийгээ танилцаа дуучинтайгаа давхар танилцаа гэж байгаа. Тэгээд ингээд нөгөө зам нээгдээд эхэлж байгаа. Тэгэж нээгдэж явж байгаа сүйд нь би бодохдоо нэрэ Батцүх найз маань энэ CD медиа гаргадаг гэсэн шүү дээ. Энэ дуунуудаа нэрэ багслаа CD гаргаж болох юм байна гэж бодож эхэлж байгаа байхгүй. Тэгээд би чинь 18 онд анхныхаа 17 дуутаа нотттой жаргалтай гэсэн цомгийг гаргаж. Тэгээд тэрнээс чи хойш явсараа сая одоо энэ гэрэл тоглолтныхоо плейдэн дээр энэ дотроо CD-тэй 20 дуутаа сүүлийн үед гарсан 20 дууга дахиж багцлаад за ингээд одоо үндсэндээ 2 CD гаргаж байгаа. За 2 дахь CD. Тий. За. Тэгээд ямар зориггүй би одоо ингээд яваад байгаа. Ууг нь. Энийг ингээд арилсан шүү дээ. Бисээ хэлээ. Тийм учраас одоо 2 дахь CD гаргаж чамаагаад хэн ч мэдэхгүй. За энд хэн шүлгийг мэдсэн болдог гэж яваад байсан. Энэ хүн бичиж байсан болдог байхгүй гэдэг. Тий. Одоо танаа нутгийн гэрэлтийн одоо инх цэцгийг тий. Энэ гоё дуу дуулаад байдаг. Инх цэцгч одоо гоё дуу дуулаад айгүй гоё дуу. Тий. Би ингээд сонсд би ч бас нутгийн дуу болохоор инх цэцгийг бас одоо жавхлант байна гэж ингээд бас хэмэртэй дуутай шүү дээ. Тэгээ ингээд явж ирсэн чи энэ одоо чиний энэ гэрэлт гэдэг энэ дуу дуулсан чинь эзэн нь өөрөө би байж байдаг. Тэгэл ингээл сая одоо би ингээл бас нэг сайтаар очиж ярьцлага өгдөг байхгүй юу? Инх цэгтэй хоёлаа ингээл ороод суугаал. За дууныхаа одоо дахилтаас нь та нэг дуулчих гал ингэж байна. Бид хоёрыг нэг танихгүй царилж байна. Тэр хүмүүс ч танихгүй ч. Инх цэг тэгсэн чинь гэрэлтэг тус би нөгөө нудраад эхэлж байгаа байхгүй нөгөө тэнд сууж исэн офис аа нөгөөдөч өө энэ юм байна шүү нөгөөдөлч энэ далтчих тиймэрхүү тийм байхгүй хүн бол одоо бас их игэл даруу байж болохгүй бас чи одоо хар багаасаа шүлгээ бичээл явсан яруу найрга хийгээл явсан тэгж байгаа тийм нэг цаанаасаа нэг өгөгдөл нь ингээд тэр Батцүх шар Батцүх хэлүүлээд ингээд чи ийшээ орох хэрэгтэй гэдэг орсон байж тээ. Одоо жишээлбэл одоо битсэн яруу найргийг бол одоо шүлэг мүлгийг бол одоо тоолж баршгүй. Гэхдээ энэс бодцоо сонсоход бол 60 гаруй дуу одоо ингээд дуулагдсан явдаг гэж би сонссон. Нэг 67 8 дуу гэж яг бичигдсэн явдаг. Одоо мэдээж энэ гэрэл тоглолтын дээр 60 хэдэн дуу орох бах. 60 хэдээс шилжил орох. Шилж их олон орж болдгүй юм байна л да. Тэгээ яг тэр чинь бас нэг цаг 2 цаг орчмол тоглох байх. Тэгэхээр чинь 60-аас нэг шилмэлүүд нэг шилмэл хөлгнүүдийг 30 эрлий зорохгүй 50-тай 25-тай гэж орохгүйгээр одоо зинхэн Монгол адуугаар оруулнаа гэх юм байна. Тэгээд нэг 20 30 дууч оруулаад дуучид маань гүйж ирээд сайхан дуулаад өгчих байх л гэж бодож байгаа. Би яг урилгаа бол явуулсан. Тэгээд ирэх байх гэж бодож байна. Хэрвээ дуучид ирэхгүй бол өөрөө тайзан дээр гарч сууж байгаа жоохон ярихгүй юу? Тийм ээ. Энийг ирдгүн байна уу? Ингэдэг юм байна. Шууд лайв өөрийгөө танилцуулж яваа. Ирэлгүй байх надад ч юмстэй. Яг дууч дуран бүтээчдийн хувьд бол одоо ярээсэл шүлэг штэ. Яруу найр штэ. Тэр л яруу тод тэгжээж хөгжмийн зохиостой нийлдэг байх гэж би бол бододгийг. Одоо манай дүү пүрэв сөрөнгө бодоход бол тэгж боддог. Манай пүрэв сөрөнгө бас олон тоглолт хийлээ штэ. Тулгаан намар гэдэг. Мундаг аясах хогцол байлаа.
Бид хоёр бол гэхдээ нэг бас хамтарч ажиллаагүй л байгаа. Тийм. Тий. Бие биенээ бол мэдэн тэгэл нэг л очих л байх л та. Одоо энэ хоёр дахь том тайландаг л доо. Тий. Брюс Рунга, Яндан Шарга хоёр нийлээд нэг ботом болоо. Ботом хоёр гэдэг. За. Энэ гэрвэлд юу вэ? Одоо гэрвэлд одоо удам огсан дэр нь сайхан дууч гэх юм уран бүтээлч хоёр нь байгаа юм. Байхгүй л да. Манай аав одоо энэ танхаа өрөөлчих юм байсан. Манай аавд л юм байдаг. Ерөөсөө ороод ингээд найран дээр чинь шууд өрөө. Тийм байж магадгүй. Төрөө ерөөсөө өөрөө нэг аргадаг гэсэн шүү дээ. Тэгээд ингээд шууд яриад ерөөсөө дийдэ да. Би бол нэг шүвчүүхэн юм шиг байна. Өдөө нэг тийм усуд байдаг. Зүгээр л урсч шууд урсч идэг. Бодсон сонсгүй ярьдаг тийм. Тэгээд тэр чинь 100 татчихагаад. Тий. Эрүүл явахгүй, эрүүл чи айгуу дараах. Тэгэл чимэг тэрэл. Тэгээ 100 татчихсан гутаа тэгэл сүнгнүүдээ явуулчихдаг. Тийм юм байсан. Чөлөөтэй ярьдаг усуд би шүү. Гоё дээ. Тэр юу гэж үгэмэр. Аавын талаас л нэг тийм байх шиг байгаа. Тэгээ миний доотлын охин дүү бол 10 жилд байхдаа хэл уран зохиолын багшаар төгсөлдөө бас юм бичдэг юм билээ. Тэгтээ дууны үг мөг. Тэгтээ энэ дотор чинь дууны үгний яруу найраг одоо юу гэдгийг тэр яруу найрын чиглэлүүд байна. Одоо би зүгээр ажиллаж байгаа шүү дээ. Би ч яруу мэргэжлийн хүн биш юм чинь. Тэгээ би бол одоо ингээл хамаагүй ингээл сайхан яруу найраг шүлэг бичдэг байсан чинь одоо би бичиж чадахгүй байгаа. Яг тэгэхээр шууд нөгөө богино нөгөө дууны үг рүү орчиход байгаа. Өөрийн ирэхгүй уусч орчаад чамийн өгнөдрөг чамд доош орчоод. Тэгээд яг дууны үг маш би нөгөө анх найданжи бахта танилцаад урлагийн зөвлөлт найданжи бахта танилцаад бит хоёрын утгатай жаргалтай гэж гоё дуугадаг байхгүй юу. Тэгээд тэрийг хийчээд дараа нь би ингээд шүлэг аваад очсон чи манай намайг аашилж ирсэн. Чи бити яруу найраг бичээд. Дууны шүлэг товч тодорхой ийм өөр хэлэхтэй шүү. Одоо миний анхны багш болж шүү дээ. Одоо ямар ч хүн хэлэхгүй шүү дээ. Чи одоо мэдэхгүй юм чи. Найд ягч одоо өчнөө дөө хэлээ те. Замбраагүй те. Тэгсэн чинь за Яндан Шарва би чамд хэлье. Нэг өнгөнд нэг утгал орсон бол дахиж бити тэр утгыг давтаарай. Тэгээд ийм богино бай. Ерөөсөө мөрөндөө 3 юм уу 4 байвал ая их гоё ордгийг. Маш энгийн бай. Тэ хин ч гэсэн ойлгодог. Тэгэхгүй так яг хийсэн одоо яруу найргийн одоо яруу найраг бол айхтар шүү дээ. Сонсогдох юмгүй байж болох гэдэг. Яруу найргийн үг бити оруул гэж байгаа байхгүй юу. Аян тэгж гоё таарч тэгжиж хүний чихэнд ордог юм аа. Энгийн мөртлөө ойлгомжтой маш тийм биччихье. Тэгээд би чи 2 3 очиж буцаагдал аашлуулаад тэгээс үлдээ гоё бичдэг болж шүү дээ. Хитүүлээл. Тэгээд үзэл. Бид хоёрын зөндөө олон дуу байдгийг шүү. Тийм үү. За ахта энэ гэрэл тоглолтынхаа гоё урилгыг өгчээ. Энд ингээд дуучт нь байж байгаа. CD-тэйгээ. CD-тэйгээ урилга. Тий, CD-тэй урилга. Ингээд CD-г хийцэн бэлгэлцэн. Зөө. Ингээд бэлгэлж байгаа. Монгол нэг ёс байна шүү дээ. Аль хүний савыг хоосон буцаадаг гэж. Тий. Тэгээ би чинь нэг цааш өгөө 45,000 цаасаар цааш өгөх гэдэг шүү дээ. Тэгэх гээд бай. Гар тий. Тэгэхээр зэрэг яах вэ CD чи чинь бас бэлэг юм чинь. Наач гоё биш. Тий, дээрээс нь дахиад одоо 45,000 цаасаа би аавн, тэр хүн CD-г аавн. Тэгээд сайхан бүрэн тоглолтоо хийчихнэ. Тийм үү? Тийм бай. Одоо ингээд за баярлалаа өнөө. Юу вэ? За энэ гэрэлт гэдэг ийм гэгээтэй сайхан тоглолтыг хийх гэж байгаа юм байна. За хамгийн гол нь одоо гэрэлт тоглолтыг бөхөө өргөнд үзчихээд энийг авчгаад машиндаа дахиад хийгээл дахиад тэгээд ингээд ерөөсөө Яндан Шарва гэдэг хүн тархинд мартагдахааргүй ордог ийм гоё хэлийг өгч байгаа. Энд чинь дээр нь бэлгүй шүү дээ тий. Бусдаар бол одоо бусдыг хэлээд яг зүгээр урилга гэдэг ингээд өгдөг тий. Гэхдээ CD-тэг нэг зарахгүй байсан. Шууд өгчих юм уу? Шууд өгч. За ингээд 10 дугаар сарын одоо 27-нд одоо Яндан Шарва мэн одоо анхны бие даасан одоо төмөн олныхоо нуугдад ил гарсан, тайлагнсан бүхэл одоо дуусан дуучидтайгаа чуулгандаа ажил хэр амжиж байна. Тоглолтын бэлтгэл гэдэг чинь бас явдалтай тийм байна. Явдалтай байдаг юм байна. Ер нь бол тоглолт хийх нь биш шүү. Нэг юм чухал зүйл байна. Нөгөө тос усаараа ялгарна гэдэг шиг биш шүү. Тийм шүү. Тий. Өө ямар гоё юм бэ? 10-аар навыг 20-аар навыг гэх хүмүүс байна. Хөө би ажилтаа ястаа амжихгүй гэж байгаа хүмүүс байна. Сая нэг хүн 20 билет авах гэдэг нь би байж нэвтрүүлгийн дараа гэж болох уу? Явчихгүй үстэй. Явчихгүй одоо байж байгаа. Энэ зааланд хүрээж хүлээж байгаа үү? Тэгэхээр чинь хүнийг бас нэг зааглаа ялгачих те ийм юм байна шүү дээ. Бас
ингээ хүмүүс чинь зарим нь бол одоо амжихгүй үнэхээр амжихгүй ажилтаач хүмүүс байгаа. Гэхдээ нэг хоёрыг борлуулах өгч юмсан. Гүн өстө сэтгэлээсээ нэг ингэж байгаа хүмүүс байна. Нутаг орныхыг дэмжиж байна. Тэглэг байх уу? Арангаймын цэцэрлэг сумын хамгийн газар тэр чигтээ хөдөлж ийн хөрх юм. Ямар гоё. Засаг захиргаатайгаа сайхан байна. Тэгээд би энэ сүүлийн үед бас ганц нэг орж ирж байгаа нэг гоё тоглолтуудтай одоо манай багийн хамт олон маань ингээд урилга өгсөн ирсэн чинь одоо манай мөнгөн шагаахт одоо бас тоглолт хийхээ өмнө орж ирж байлаа. Аривжироос орж ирж байлаа. Тэгээ мөнгөн шагаа нэг ярьж байхад тэгжсэн баг. Надад ингээд нэг урилга өгөөд ингээ харсан 50 бэкэ үйдсэн баг. Оо яасан үнтэй тоглолт хийхгүй юу? Тэгсэн чинь аха үнэ барьчих. Бүх юмны үн нэмэгдчих. Одоо ялгаа алга шин. Хэдийгээр хүн үзчихээгээд авъя гэсэн бол 50 гэж байсан гэдэг. Одоо тухайн заалны үн, хөгжмөний үн, за тэгэл реклам сурчлага, хамгаалтаас эхлэл энэ чийсэн бүгд 50% явцсан байна. Тэгэхээр одоо юм мөнгөндөө биш юм байна хаа. Хамгийн гол нь одоо тэр түрээсэж байгаа бүх газруудтай адилхан ийм болцсон учраас одоо үнэлгээ ийм байна. Одоо жишээлбэл Яндагийн тул одоо 45 мянга байж байгаа шүү дээ. Тэгтэл одоо чи давхар CD-г өгч байгаа юм. Тэгтийн зэрэг юм бол хамгийн бага үнэлгээнд ороод. Хамгийн бага үнэлгээ. Цаатлын зах зээлийн үнэлгээ бүх юм өсчөөд байгаа байхгүй. Тэгэхээр энийг бас манай бас энэ плед авч байгаа улсууд бас ойлгож хандахгүй бол юу хүнтэй гэдэг үл энэ бол биш үн болж байна гэдэг бас хэлмээр байгаа. Бас нэг өмнөж байгааг хэлсэн болохоор сая би ингээл харж байхад за нэг ийм л болцсон юм байна да. Гэхдээ яндан ширэг бол бас 45 гэдэг чинь ингээд бас 5-9 тэгсэрнэ дээр нь CDT-г өгч гэдэг бол их боломжийн гоё үн байна да гэж ингэж харж байна. За тэгээд энэ аливаа юм өөдрөг нэг аав ээж хийснээр өөдрөг байдаг, гэрэлтэй гэгээтэй байдаг гэж гэрэлт гэдэг энэ тоглолт бол ёстой төмөг олны гэрэлтүүлсэн сайхан тоглолт болох байх гэж бодож байна да. Тэ. Тэгэхээр харан да. Сайхан болно доо. Тэ. Болох байх л гэж бодож штэ. Ер нь хобби ямар хобби гэдэг юм бэ? За би ч одоо хобби морь зөр уухгүй юу? Морь зөр би ч багасаа одоо хурдан морь унжсэн. Манай аав ч одоогоор бол манай аав аймгийн алдарт уяач болсон байсан баг. Солов байсан бол. Аав маань бол одоо 9 өрсөлдөө. Аав маань бурхан бол 10 жил. Ээж маань 15 жил болж байна. Ээж аав хоёр байхгүй болчихлоор эзэнгүү гэршиг болчихдөг юм байна сэтгэл. Хаяа намархаа гэршиг болчихдөг юм. Ер нь бол тэгээд ахаа юу юм бэ штэ. Бид мөнгөтэй төрөхтэй ч гэдэг юм уу, баян тарган гэл ингээд яваад байдаг. Яг үнэндээ баян хүн чи ээж аавтаа л баян юм биш. Би үл гэж бол. Бүрэн бүтний баян. Тэр л агав юм. Одоо бол ахмад шийдэл баян явж байгаа шүү дээ. Би ч одоо айлын байх өгөөд миний аав одоо 95 нас хүрч байна. Ээж минь 91 нас хүрч. Ямар сайхан. Тэгээ нэг бас нэг сайхан буян гэж боддог шүү дээ. Тэгэхээр одоо дүүгээ хийснээр л ахын бол одоо өөрөө цагаан сахалтай баян л явж байгаа юм байна. Таас тааваа. Сумынхын 100 жилийн ой дээр аавыгаа хөтөлцсөн. Ээжигээ. Тий аавыгаа хөтлөө явж ирсэн юм. Сумынхын тийм онгоо гаргаж байгаа байхгүй. Аавыгаа хөтлөө 100 жилийн ой дээр очиад явж ирсэн чинь. Гэхдээ тэр гомбоо хажууд явж байгаа тэр их цагаан сахалтай өгүүлж хэмбэ гэдэг гэсэн гинэ. Тэгсэн чинь юу яриад байгаа юм бэ? Нэг баг хуу залбоотонд явж ирсэн. Яас их хөтлөө гэсэн. Тааврстыг зэрэг хөтлөж байгаа бөгөөд. Гоё юм а тий. Энэ сахалны ажил чинь их хүмүүс одоо нэг урлаг уран бүтээлч хүмүүсийн юмыг сайн ойлгодог. Энэ сошиалор бол зарим нэг муулан зохихгүй байна, аваач гэн зарим зохиж байна л гэх. Тэгээ энийг бас одоо тэр улсуудад буруутгахаар галга одоо тэгэл хэлэх нь хэлээд байж бид ажиллаад хийж байгаа шүү дээ тий. Өө ямар сайхан юм бэ? Ижээ автага эдийн насны наслна гэдэг чинь том хом тавилаа. Ер нь бол тэгэл бүрэн бүтний баян гэдэг чинь одоо жаргал юм. Тэр л ерөөсөө агуу байт юм байна. Тэрнээс бос юу ч биш. Чамаа хэлэнгүүд ахыгаа ямар гоё баян хүн гэж хэлж байгаа юм байна. Би баянаа бас хэлье гэж бодоод бас тэгээд бас хэлж байгаа сайхан шүү дээ тий. Тэр чинь л гоё.
чи инех би дуртай маргааш гой өдөр байгаасаа гээд мандах нарыг харах би дуртай сэтгэлээсээ гэрэлт чи чаднаа бодлороо хийгээр чи бас чаднаа зүгээр л гэрэл түгээ кимэт гоё орчлон бид хүснэ зовсон бүхэнд сэтгэлээ нэгээд зорилгоо дүүргээд баясах би дуртай бүр зүрх хайр дүүрэн гэрэлтээсээ өвөлгийн өрөөлөөр өгөх дуртай сэтгэлээсээ гэрэлт чи чаднаа бодлороо хийгээр чи бас чаднаа зүгээр л гэрэл түгээ кимэт гоё орчлон бид хүснэ сэтгэлээсээ гэрэл чи чаднаа бодлороо хийгээр чи бас чаднаа зүгээр л гэрэл түгээ кимэт гоё орчлон бид хүснэ сансан саруул уйсэн бүтээгээд сайн хүмүүстэй уулзах би дуртай Сушиг цагаан үйл дэлгэрээсээгээд сайхан чамдаа эрхлэх би дуртай сэтгэлээсээ гэрэлт чи чаднаа бодлороо хийгээр чи бас чаднаа зүгээр л гэрэл түгээ кимэт гоё орчлон бид хүснэ сэтгэлээсээ гэрэлт чи чаднаа бодлороо хийгээр чи бас чаднаа зүгээр л гэрэл түгээ кимэт гоё орчлон бид хүснэ Одоо энэ гэрэлтгээд дууг бол одоо ингээд манай эцэгэл хачин гоё дуулсан байгаа шүү. Тий. Тэгэхэд одоо энэ дууг бол одоо ингэж байлаа тэгж байлаа. Ер нь ингэцэгтэй энэ дууг ингэцгээр дуулуулах гэсэн бодол яадаг вэ? Энэ инцэг маань ингээд маш гоё хоолойтой тий. Жавхаатай хөх ш. Ер нь бол жавхаатай хөх. Жавхлан зүн гэдэг шиг шүү Тий, дээ. жавхлан зүг гэдэг шиг. Бас л өртсөн л Тэгээ байхгүй. манай гэр бүл нь одоо манай хөгжмөн зохиолч Эрвол, тий. тий. Эрүүл дэвтэр чи ингээд студид таараад бие биенээ таниал ах сайн уу гэж явдаг. Тэгээд нодлон яг идээд баасан дэлгэргээд нэг юу ая зохиогч дуучин залуугийн тоглолт болоод UB Palace. Тэрэн дээр битээр яг таардаг байхгүй. Эрволттой. Тэр болтоо таарад өш гоё дуу хийх юмсан хоёлаа харин тэгэлдэ та битээр дуу хийх юмсан. Одоо та битээр үлдээд байна гэл ингэдэг. Тэгсэн танаа хүнээр чинь дуулуулъя. Ахтаа нэг шүлгийн санаа өгөөр. Санаан дээр нь аханд бичиж. Яг өөртөө тохирсон. Тэгээ яхаа гэ. Тэгээ бид хоёр ярьж байгаа. Тэгээд өнгөрсөн чи 2 хоногийн дараа би нэг уцаа үзэл нөө бичсэн юмнуудаа гаргаж ирээд нөт дээр харж байсан чинь гэрэлт гээ гараад ирдэг байхгүй нөө хуучин бичсэн байсан. Жилийн өмнө би бичсэн байсан. Гэхдээ энийг нэрээ явуулаад үзвэл яадаг юм бол гэж явуулчлаа. Тэгсэн төд бодлого 2 хоногийн дараа аха ер нь санаа манаа энэ тэрэг гэдэг яах вэ? Энэ шүлэгч их гоё юм байна шүү дээ. Энэ дээрээ хоёлоо төвлөрчихөө гэж. Гэрэл түр надад амарч шүү дээ. Дахиж одоо бас ингээл тархидлогоо болгох гэж гайшлах гэж. Били юм чи яа гэдэг хөвөл тэг гэсэн. Дахиад 2 хоногийн дараа аян гарчлаа хаа гэ. Гитар дээр өөр айгуу гоё гитар тоглоно шүү дээ. Тэг. Гитар дээр амьд өгж мөрөх тоглодог юм шүү. Тий, амьд өгж өөрөө өөрхөн ингэ дуулаа явуулчих. Тэгэл за болж штэ гоё байна гээл. Тэгэл өнгөрсөн. Тэгсэн чинь 1 сарын дараа хоолонд орцсон. За ийм боллоо гэж сонсгосон. Пүх гэж бодож байгаа юм шүү дээ. Аюу гоё сэтгэл өөд. Нэлээд тийм ирээдүйтэй амар гоё тийм хүн рүү нэг юм чиглэсэн.
Нэрэл сэтгэлээсээ гэрэлт чи чадахгүй бол хэн чадах юм гэсэн л нэг ритм бөгөөд. Тэг өгөөд байгаа байхгүй. Тэгэл одоо Тэгэхээр энэ ритмээр хөглөгдчихлээ. тэгэл хөглөгдөл гэрэлт болчих байгаа. Тэгэл би ажлынхаа хэлдэг заа гоё гэрэлцгээ шүү гэл. Тэгээ манай миний энэ дуугийн чинь бол үндсэндээ бүсгүүчүүд аягүйх дуулж байна. Бас хүүхдүүд аягүйх дуулж байна. 10 жилийн хүүхдүүд аягүйх дуулж байна. Манай банд таны гэрэлт дууг манай анги хүүхдүүд охтууд ингээл дуулаад яваад ахыг. Манай ангийн багш амнда дуулсан юм даа штэ гэж хэлж байгаа. Өчигдөр манай аав зохиосныг хэлгэж яад гэсэн. Бас хэлэхгүй амаа. Өөрөө бол хөгжим тоглож байна уу? Хөгжим тоглохгүй. Би тас солгоо. Тагс солгоо. Тий. Надад одоо ганц тийм дутагдлаа тал нь ерөөсөж сонсол айгүй нөгөө хөгжмийн талаасаа тий. Одоо нөгөө урлагийн талаас Тийм хүн байдаг шүү. тийм хүн байдаг. Байдаг. Солгоо. Байдаг. Тэгэд нэг хууч хөөрөхөд дүү нь юу яжсэн байхгүй. 91 онд одоо сургуульдаа юу яагаад одоо нэг театрчлан тоглолт зохион байгуулад манай сонгоны хүүхдүүд. За. Тэрэн дээр Монголын улс төвчөөгөр юу хийдэг юм? Одоо театрчлан тоглолт хийгээд. Тэгээ би тэрийг найруулж. За. За тэгээд хүүхдүүд ангийнхаа хүүхдүүдтэй би нэг Тойрол Ван ханд тоглоод. А Юсүхэ Баатар тоглоод. Тэгээд Юсүхэ Баатар ч 20 гол өнгөрдөг ш. Татарууд хорлогдоод. Тэнгүүт нь дараа нь би Ван ханд тоглоод. Дахаар. Дөрөв өршлээ. За тэгсэн их гоё боллоо. Тэгсэн чинь л хүмүүс чинь багш нар чинь энэ ер нь жижигчин болох нөхөр байна. Намайг. Энэ ер нь урлагийн хүн болох нэ. Киноны хүн болчих. Киноны хүн болох. За ингээд хийсэг өвчлөлөө киногоор. За ингээл ангийн багш 10 жилийн захирал аав ээж сонгоны багш бүгд нийлээд өргөдөл бичиж байгаа. За энэ Яндон Шарав гэдэг хүн бол одоо гоцавьяас тавхд байна. Тэ? За ингээд яам руу явуулнаа. За 91 онд яам явлаа. За тэгсэн чи яасан гэсэн чинь яам татан буугцаа. 90 онд. Соёлын яам нь татан буугдаад соёлын хорооны дарга нь инх баяр одоо энэ ерөнхийлөгч гэсэн байсан. Соёлын хороонд инх баяр бүтэн албан бичиг ирсэн байхгүй юу? Холбоогоор шударгаар дамжаад. За уучлаарай бид нар одоо гоцавьяас төгдүүдийг авдаг байсан юм байна. Тийм баха. Тий. Тэгсэн чинь тэр одоо хүсэлтийг ч хүлээж авлаа. Харамсалтай нь манай соёлын яам татан буугдсан соёлын хороо болсон. Гам бат илүү гам болдог ерөнхий нарийн бичгийн дарга тийм хүнээс тамхтай бичиг ирчихсэн. Холбоогоор дамжиж ирж байгаа. За ингээд кино жүжигчин болох бол мултарч байгаа байхгүй юу? Болторчж байгаа юм байна. Тий. За тэгээд хуваараа хулгай нэг гэдэг шиг л одоо тэр ямар сургууль байна тэр үе чинь бол хэцүү байлаа шүү дээ. Эхлэлтийн хитрхийг том баатраар явуулсан юм. Амар тэгээд тэгээ би боддог байхгүй юу? Тухайн үед тэр манай тэр багш нар намайг бас оноогүй шонсон байгаа байхгүй юу? Би ямар нэгэн ийм голцоогоор явсаар гал эргээд дахиад ийм юм руу яваарч. Харин тийм л. Тийм үү? Заавал нэг учиг байгаад байсан. Учиг байгаад байгаа. Тэгтэл ингээд тэр талаараа яваагүй ч нөгөө талаараа ингээд гараад ирж байгаа. Тэгээ би бод ямар сони юм бэ? Би бас нэг ийм тоглогдтол учиртай байж тээ. Соёлын яам байсан бол чи жүжигчин болчих гэсэн байна. Тэгэхгүй яах вэ? Тэгэхээр энэ Яндон Шарав гэдэг хүн бол хэзээ жүжигчин болохгүй гэдэг утгаар соёлын яам хүртэл бууж өгсөн. Тэгсэн ч юм уу энэ одоо энэ шүлэг рүү оруулсан байж тийм юм. Тийм байна. Их сонин ийм тохиолдол байсан шүү. Тэгээд би чинь 7 дугаар ангид байхдаа нэг найргийн дааг гэдэг нэг наадам болоод. Тэрэндээ би яг дөрвөн мөрт байдг байхгүй. Нэг ийм үүлгүй Монгол, ямар Монгол гэдэг нэг тийм шүлэг уншиж би бичиж. Тэрнээс би нэг дөрвөн мөрийн яг уншихад хүүхд байхдаа юу солиороо бичсэн нэг ийм хоншоор голдуу Орос улсын хоолн болсон Монгол хөөрхий. Өвд голцоо Хятад улсын өгөөж болсон Монгол хөөрхий. Хоёр их арслангийн дунд өнгөлцөг мэт бөмбөх эх хормын хөөрхий гэж. Хүй яасан. Үнэн хэлээвэ. Тий. Тэгсэн манай ядамж багш манай хэл орон зохиолын багш за миний хүү ийм бичлэхгүй аа чи шоронд явна. Тий. Социализм байгуулж байгаа, коммунизм байгуулж энэ хоёр их гүрнийг одоо ингэж доромжилж хин заач гэсэн гэж. Би өөрөө бодож бол бичсэн шүү дээ. Тийм хэцүү юм бол болчих л даа гэж. Наач юм чихтэйхэн үнэн үг шүү дээ. Одоо их гоё уншмаар шүлэг юм биш үү? Аюу сонирм байгаа ч. Тий. Тэгэд манай нутгийн яруу найрагч Дансргийн баяр сайхан гэж болоор цом момд ороод исэн. Ах уу 190-д тэгээ би тэр шүлгээ уншиж өгсөн чинь тэмдэглэлийн дэвтэр аваад бичиж байгаа байхгүй. Өнгөлцөг мэт бөмбөх эх хормын хөөрхий. Энэ өстө жинхэнэ гой санаа байна. Тэгэд ингээд аваад кермалч. Тэгээ би бодож исэн за ингээд санаа орж ирэх юм бол бичдэг юм байна. Тэмдэглэдэг юм байна гэж. Тэр одоо ахаасаа бас сурч хэллэг нь их гоё юм тий. Тий.
Сайхан ингээ яриад байвал ингээ яриад л идэв. Би их ярих дуртай хүн. Гэтэ бол хөтөлдөггүй зүгээр ингээ ярих хүн. Наачил харин гоё. Тэгэхээр манайх одоо ингээд бас манай нэвтрүүлгийн зарчим бас одоо ингээд цай өгөө суугаад байдаг. Бас одоо энэ Чингис ресторанд байдаг мандарин гэж одоо хятад зоогийн газар байдаг. Энэ хоолны дээжийг бас одоо зочинтой одоо зоог өрдөг боломжтой. Тэгэхээр одоо эрхэмдүүдээр сайхан зоог өрчаад эргээд яриагаа өргөжтүүлье. За хийж гараа манайхаа. Тэр удахгүй уулзсан шүү. За. За, зоог сайхан барьлаа. За, энэ мандарин рестораны зоог ямар байна? Сайхан байна. За, тэр гахаан шир. Гахаан шир. Тэр гахаан шир гэдэг чинь ер нь бол ахаа тэр одоо бид нар ер нь бол юу юм бэл нь шүү дээ. Одоо энэ бүлэх гэж яриаддаг шүү дээ. Тэг бүлнийг сайдж юмар юм л шүү дээ. Бид нар чинь энэ бидний үе чинь тухайн одоо өхрийн шир мэрийг бол бас болгож хийж чадахгүй ингэжтэй байсан тий. Тэгэхэд одоо бол энэ чинь зүгээр нэг ингээд нэг булууны чөмөгтэй хэсгийн л одоо бүлхийг ингээд хайдаг. Тий, хайдаг. Тэгэхэд одоо ингээд хамгийн хэрэгтэй юм. Хамгийн хэрэгтэй юм чинь омега гэдэг үү? Одоо нэг тав битэрээ өвдгөн авах хэрэгтэй болох. Ер нь бол манайс одоо тэр нэг бориг тойгны шүлмүүд гэдэг чинь одоо энэ жинхэнэ гоё болсон. Жинхэнэ тий харин. Одоо ер нь тийм эко одоо тийм юу бол маш чухал юм байна. Тэгээ энэ гахааны энэ юу нь бол тагалцсан нь бол маш таалагдал маш гоё хоолтой юм биш тий. Хаяраас найз нөхдөйгөө орж ирэхэд энэ мандарин ресторанд орж ирээ хооллоход энэ чинь зам дагуу юм. Сайхан нам ухаан байна. Нам ухаан юм байна. Бас их бужигнаад байдгүй. Яагаад гэвэл нөгөө яг тогооч тамдаа яг мэрэгжлийн хят тогооч нар байдаг. Тэгэхээр яг мэрэгжлийн одоо гараа хийсэн тогооч хийсэн хоол гэх юм уу тий. Жишээлбэл одоо хятадыг би хийвэл бас нэг шал өөр. Тийм шүү дээ. Тэгэхээр яг хятад хийж үндсэн жорын гаргаж ирж байдаг. Хаа нэг орж ирэхэд бас гоё гэдэг шүү. Нэг шал өөр хоол. За тэгвэл хоол таалагдав. Хоол сайхан болсон. Хоол таалагдснаас янтко нь өөрөө ер нь хэрэг тогооч юу? Би за юу шалээж тээ. За гэхдээ бол хийчин шүү. Ямар хоолыг бол сайхан. Ер нь дуртай хоол. Дуртай хоол бол сайхан хуушур хийн. Оо за. Хуушур бол бас сайхан хий хой дарна гэж байгаа шүү дээ. Тий. Атхан. Би хэдэн сарын өмнө юу 22 л ийш эмэлт рүү гараад нэг шүлний юм авлаа. Тэгээд нөгөө тэнцвэрс ингээл хүмүүс чинь янзлал бүгдийн янзлал. Тэгээ ингээл хараад ирсэн хүмүүс ерөөсөө 4 ширийн ингэж чавчаал аристан цуг шидэж байгаа. Тэгээ аристан шидэж. Тэгэхээр толгойн сайхан өвчүүтэй хойхлуулаад авчаад. Тэгээ би өө болохгүй би юу ширийн авна гэсэн чинь тэр гаргаж байгаа надад гайхаад ямар сони ямар ядаргаатай нөхөрөө л гэж бодсон. Ингээ хайдаг юм яах гэдэг юм. Тий, нарийн таацсан. Наадах чинь жинхэнэ толгой ширний утга энд байд юм аа. Нөө саяны ярьдаг гахаан шир юу гэдэг шиг жинхэнэ одоо гоё амт чинь сард ахын дуу наатахад тастаад торонд хийчих гээд тий хийлгэж авчих واخхой. Одоо л тийм болчиход байгаа бол бид жоохон багчаал аав ээж дөрвөн ширээ наваад ширтэй өвчтэй гурав сүлтэй цаашаа чанчаал тэгэл толгой шир гарлаа гэхэд нэг шир яваад. Нэг шир аваад тэр ширний амт хийж тийм ээ. Жижигэртэн жижигэртэн жиргээд бүхэд үе хэрийн салаа хоорондын нийтэн салааных нь угийн нийтэн тийм л байлаа шүү дээ. Одоо бол тэгээд шууд хайддаг. Бас л монголчууд бас дотор модор бас сайдаггүй. Итгэхгүй. Тэгээд сайхан монгол хоолнууд бас сайхан л да лавшаа. Би бол яг хуу ерөнхийдөө бол сайхан хоол хийчнэ. Хэри хоол хийх үү? Хэри хоол хорхогийг бол бас сайхан боодог. Таргууны боодыг бол янз юм шүү дээ. Өө яасан. Чаддаг юм. Манай аав чинь өөрөө бас бууд таргуу бутчнаа. Би ч нэг хүүхэд байхдаа морин төтлөн хоёулаа үлжинд очиж байгаа л сайхан аргалын цагын дээр баялаг байхгүй нэг ийм хайруулын төмөр. Тий. Тэгэл тэрийг шургуулчихна. Тэгэл тэрүүгээрээ зүгээр өстө цэнхэр утаас хөлитлээ угаал. Тэнгүүтээ нэг жоохон усаар нөгөө юу ягаал талан төрүүгээр угаагаа арчаал. Тэнгүүт нь цооргоны навч дивсээл. Тэгэл хаглаа шүү дээ. Ориг юу гарч. Яа тий. Эхлээ нэг шүсээ зэлгээ. Нэ жоохон байгаад л тийм нэ жоохон байхад чинь яг л аргалын цогон дээр л аавд нэр ингээд ах нар харж байгаа аргалын цогон дээр тэгэл хийчих дараа гэж. Тэгээд аав сайхан хийдэг байсан. Би бас сурцсан бас. Тантай одоо арангаа нутагт таарах бол танд би ямар ч нэг
нүдэлэг үн. Тэр ерөөд батцаа хорж хутдаг бай гэдэг. Би ч гэсэн ерөнхийдөө бас ер нь тэгэл нэг хээр тийм. Би ч тэгээ хоол ингээл хийгээл янз янз юм хийгээл халиал ингээл гоё бол ид чинь мох болчихвол туучих гэл ингээл тэгээ. Яг нэг туршилт юм та тэгээд бас нэг өөрөөсөө туршилт өдөө гадаа бол мах шиг шарах марах нэг төмс болж идэхэд тий шүү дээ. Хээр юм ягаад хээр юм их гоё. Хээр би ч одоо аавтаа зүг мал туудаг байлаа. Тэгэл отор мотороор явна шүү дээ өдөө чинь. За. Хээр нөгөө гэрийн тоолтоос явж ирсэн үү? Тоолж явж ирсэн. Уяасан гоё. Хүүхэд байхдаа дагаад явдаг байсан чинь. Жинхэнэ тоолдог байсан. Тий, жинхэнэ тоолно. Одоо аав чинь баруун зүүн аймгийн экспедицийн нэм чинь. Таны шар 53 та би ч хүүхэд дагаал. Тэгээ тэр гэрийн байнаас хэрийн маян гэж. Сайх үг Их гоё үг. Тий. Хөө ер нь хээр их баян явах хэрэгтэй юм байна. Баяндаа юу авах вэ? Цатгалан. Цатгалан ерөөсөө илүүдээ. Цагаагаар нөхсөл бүрэн сольждаг. Тий, сольждаг тий. Тэр хүн нэг ингээл одоо бол гарах бэдрүүлдэг гэж гинтдэг штэ. Хавар гангуу хүүгээ хавар намар гэдэг шиг нэг тэгээд нэг алдад даадаг. Тэгэхээр тухайн юусууд за нэг юм давхарлаад өмсч ихтэл байж лээдэг. За нэг явах юм идэхэд байж лээдэг гэдэг. Гэрийн баян хэрийн баян гэдэг тийм л юм шиг байна. Мал туугаа явж байхад бол би аавтайгаа сүүл нэг за тэр ч одоо хэдэн он 97-8 оны үед юм уу бид тэр Эрдэнэтрүү нэг мал туулаа л да. За хэдэн хойно туугаад хоёулаа явж байсан тэр булганы бугтын төрлөө ороод хондгийн хоёлоо. Хөх таваа гэдгээр даваад их уултаа газар. Тэгээ булганаа цаашаа даваад Эрдэнэ тарах гол. Тэгэл хоёлоо ингээд хойноо хөвтүүлчээл унтахаал хөвчээс аав миний аав хөвчээс чон үлж явах юм аа. Би ч одоо тэг чинь нэг 25 6 хүрсэн залуу шүү дээ. Тэгсэн чинь аав хаал ингэж. Энэ хөө яасан л гэж. Яг чон үлж гэсэн. Харин чон улааж байна. Улаад байна гэл. Чи яахгүй байна хөвч. Юу гэж яах ааваа гэсэн чинь аавын баярлж байгаа. За миний хөө 90 хүн бол. 90 хүн юм байна. 90 хүн бол. Чоноос айхгүй. Чоноос айхгүй. Дотроо хөрхий бас бодоод исэн байгаа. За дайчихлуу яах вэ да. Тэр эцэг хүний тэр хайр гэдэг тийм гайхалтай гоё. Нэг ганц эрэм төрсөн болохоор нэг жоохон зоригтой золбоотой өсөж. Тэгээд тэр баярлж байгаа гэж ихтэй өглөө нь босаалгүй миний хөөс 90 болчих. Юу наасны айхав тэ аав эн чи одоо чон уйлж л байгаа шүү дээ. Нэр чи яахгүй гэж. Ялах л гэж бодоод байгаа юм. Харин тийм л байхгүй. Мөнхөд нэлэх шүү. Тийм мөнхөд нэлэх. Тий. Хөрхий. Мал туурыг гэдэг чинь сайхан байсан шүү те. Бид нар ч одоо би ч гэсэн суманд байж хаа тэгэл өмнөгөөс эхлээд манай сумынхан ч манай сум чи Эрдэнэлээс сум чи мал туураараа бас усад нэлээд толгойлдог. Туурчтай болон тэгэл туурын баг маг дээр явж исэн манай ааваах мах чи их мал насараа л мал туусуулсан гэдэг. Тэгээд дагаж явдаг гэсэн нэг юм уу байлаа. Гоё шүү дээ. Тэр их чи гоё юусэн. Одоо тэгээд яг нөгөө социализм байхгүй болоо тэр мал туур нэгдлийн юмнууд тэгэл байхгүй болсон. Тэгэл хуваараа одоо тэгээ ачдаг болсон байна дөө. Тийш дээ. Одоо том машинаар зүгээр. Тий зөв. Морь одоо хурдан морийг шигсэн бол за ингээд одоо хөдлөө хөдөлгөөл гоё хөтлөөл гардаг гэсэн. Тэг хөтлөөл хүүхэд байхдаа таа чин за нэг хоёр сумын хооронд ч манай хангаач нэг 40 км л байдгийг 40-45 км л байдаг. Өдөржингөө хөтлөн шүү. Тэгэн шүү дээ. Унлахаад ингээд ямар сандаа ингээд явахгүй зайлагч нэг. Тэгнэ. Тэгэл ерөөсөө ганцгаар нь ингээд дарчин. Тэгэл зөөрөн мүлээстэй зовоод өгсөн шүү дээ. Тэгэл одоо ч нь бол вортер дээр ачиж аваад тэр үед хэрвээ тэр машин илүүгдэлүүгээс бол мөн ч их сайхан уралдаан гарах байсан. Манай нутгийн бол тэр чигтээ Монгол одоо тий хотод орж ирж байгаа. Нэг ч байхгүй. Баа юу ч байхгүй. Төв аймгаас би бол боддгийн ш Төв аймгаас их олон алдартнууд гардаг бол суурин газараа байсан учраас хоттойгоо ойрхон байсан учраас алдартнууд их гэсэн. Том уралдаанд бол өдөөнийхэн бол одоо хөдөө сумандал Монгол одоогоор үздэг болохоос яг улсын том чанартай наадмын зурлалыг хэл аргагүй цустай том адуунуудад бас айхаж шарахгүй тий. Тийм болцсон байна. Яг цэвэр Монгол гараад яддаг бол айхан байхгүй. Тий. Үзэл гар. Тэр үед одоо 70 80 90-ад оны ихээр бол сайхан л байсан л та. Одоо сүүлдээ одоо сумч сайхан дан юу болцсон шүү дээ. 25 50 нийл. Харин тий одоо нийтлэг. Одоо нийтлэг болцсон. Монгол одоо гэдэг юм хаашаа очих гэдэг бас мэдэхгүй. Ер нь хэдэн жил морь болсон бэ? Би чинь 3 дугаар ангид байгаас 85 оноос би чинь 85 оноос ахуулаад 91 он биш 89 он хүртэл унсан уу? Унсан. 5 6 жил. Тий, 5 6 жил унсан. Тэгээ би манай аавын нэг хурд хонгор морь байлаа. 3 төрүүлсэн. Тэгээ би тэр хонгор морь унж ерөөсө төрүүлж намайг ерөөсө нөгөө нэг яриадсан хонгор морь. Нөгөө хонгор морь. За. Тий, нөгөө хонгор морь чинь.
Тэгээд надаар нэг удаа юугаар одоо нэг сунгаан дээр намайг мордуулад тэгсэн чи би ингэж хижиж явсан гинэ. Одоо ингэж давхиж байгаа л урдуур нь давхиж ороо ирчээл яваадсан гин. Би өөрөө мэдэхгүй юм чи аав намайг одоо буулгаж ирээ шахуур даалгүй. Тэгээ би боддог. Нийт төлөө одоо юмдаач намайг ингэ зод тийм юм ор хэлцний төлөө. Тэгээд намайг ерөөсөө юу яагаагүй. Дахиж тэр хонгор мөрөнд мордуулаагүй. Тэгээ өөр манай аавгаах манай ах дүүнэр хүүхдүүд унаагаал тэгээ төрүүлчихсэн. Ам гатуу байна тий. Гатуу байна. Айгүй бол халирах сулрах гарах марах тий. Буруу одоо морины урдуур гэж хөндлөн давхаад байна гээл. Тэгэхээр бас их айхтар ёстой байсан гоо. Морины хүүхдүүд маш чухал байдаг байсан. Тэгжсэн. Тэгээ миний урсан морь бол нэг шүүс ярьж байгаагүй. Дандаа явуул. Сайхан яваал ирнэ. Сайхан яваал ирнэ. Сайхан яваад ирэх л гоё шүү дээ. Уйсан сайхан уралцсан уу. Тий уралцсан тэгээд нэг урдуур. Ер нь тийм сайхан уяач зөндөө олон байж таалах байж тий. Өө сайхан морь хүүхэд сайхан яваад ирлээ. Хамгийн сүүлдэл тэр шүү дээ. Осол имдлгүй сайхан яваад ирлээ гэдэг л хамгийн сайхан байна. Морины дэг жаяг бол маш чанга байдаг байсан. Би тэрийг мэднэ. Манай аав бол одоо эд морь үйж явах үедээ бол одоо ээж мэжтэй болтохгүй дандаа хэрээр нэг гудас эмээлийн ард ганцганаас нь өччин тэгээд морь адаа манаал гэдэг гэж явж байгаа. Тэр үл их гоё үйлэл те. За одоо амтан хийхгүй амт хийхгүй эрэгтэй хүмүүс ортолохгүй тэр одоо жишээ нь би ингээл хүүхд байхдаа ингээл хөтлөөл ингээл явж хааш чи тэр өнсөн доогуур гарлаа айлын хогон доогуур ч юмар гарах гэж буц гээл тэгэл ингээл буцаал одоо бодоод ах чинь тэр гэрээ ойрхон ерөөсөө явуулахгүй үнс мүнс хогтой ойртуулахгүй хурдан орчин маш хэмзэг байсан. Одоо л найгаа алдаал одоо ирэмгүй өстой тийм болчихсон. Ёс чод гэдэг үгээр нь тэнгэрлэгээс юм шиг уяа гэхтэл одоо гэрээс хоол гэдэг. Төө хор тий. Хоол линжтэй тэгэл. Тэгээ манай тэр хонгор мөр төрүүлж ирж байхад аав тэгж хэлж исэн. Төрүүлээ хөрөд ирэхэд нөх хөлсөнд хусдаг штэ. Аав хосуулдгүй. Ягаад гэвэл энэ морины гоо сайхан энэ сайхан зүйлийг наадамчинд бэлдсэн юм аа. Наадамчин төмөн зүгээр хар. Одоо хүр. Нөгөө хайрлаадсэн юм шууд авшил. Хүмүүс ч одоо Хэмрэл ундаг энэ удаа. Тий. Хурдан мөр давхад ороод ирлээ аваад авчдаг шүү дээ. Харагдуулахчгүй давчдаг шүү дээ. Шууд аваад. Тэгэл нөмөргөөл оруулж ирдэг. Бол ерөөс тэгдгүйсэн шүү дээ. Шууд дунд нь үзэгч дунд орхиод. Түмний наадам. Та нарт харуулах гэж байна. Тэгэл манай ах дүүнээс ч нэг морь зөрөнд хусна гэл ингээл морь хөлсөнд хусна. Хэрэггүй. Өөр орхи. Хөлсөнд хусчихгүй. Тэр их онцлогтой. Тэгэхээр зэрэг одоо бол морь үйн гэдэг чинь бол ерөөсөө л тэр төрүүлж байгаа морины гайх юм шиг тэр гоо сайхан зүйлийг наадамч болол харж баясах хэрэгтэй. Нүдний баяслах хэрэгтэй. Хөлсөн тус. Тэр ямар гоё юм те. Тэр чихний сортолцоо тэр нүдний харц хурдан морь төрүүлж байгаа морь. Тэгээ нөөрөнд бөмбөнд хөлс гар. Тэгэхээр ингээд сарталцаал. Тэр гоё юмыг л одоо ард түмэндээ харуулах тийм зорилготой байсан юм билээ миний аав. Яг хэлэнгүү тус гоё санагдчих шүү. Тийм байгаа үз. Гоё дүрслэл харагдчих шүү. Тэгээд давхраад орж байгаа морины гоо сайхан доош тусч байгаа шүү. Тэр чих тэр гисний хоол тийм ээ. Тэгэхээр тэр наад одоо өөр үзүүлэх бодлоо энэ бас тий. Харуулахгүй одоо. Ингээд модоор ингээд хашаал ингээд хамгаалалт аваад. Наадмын чинь бол тэр гоо сайхныг л харах гэж очиж байгаа шүү. Тэрийг манай аав хэлдэг байсан да 80-аад онд ч одоо. За. За тэгвэл одоо тоглолтын бэлтгэл ерөнхийдөө бол хансан. За ер нь болж байна. Тий. Одоо бол ингээл плед бол ерөнхийдөө 80% та явж байна. Тэгээд маш олон сайхан дуучтай ирэх бах. Би бол яг бодоод байгаа юм л да. Нэг дуучин 20 дуу дуулах. 20 дуучин өөр жанраар өөр хоолоогоор концерт хийх бол бас хүмүүс өөдөхгүй байх шүү дээ. Тийм шүү дээ. Тий. Нэг хүн гараад бас дуулаад гоё л байх л. Тэгэхдээ бас нэг одоо нэг олон дүр гарч ирэх. Олон дүр. Кинонд бол олон дүр гарч ирэх. Олон реакшн гэдэг юм олон араншин гарч ирнэ. Нэг бүтэн кинод бол ганцаараа тоглоал яваад сонирхолгүй байх. Яг тий. Тэгэхээр 20 дүр гарч ирэх тоглох юм одоо энэ дүр нь яах гэж байна. Энэ дүр нь яах гэж байна гэдэг. Тэгээд бас за Яндан Шарав гэдэг хүний энэ дуу энэ хүний хоолойдаг одоо энгцэгт гэрэлт гэдэг дуу зөгчөө гэдэг шиг. Тий яг хинд яаж зөгчөө гэдэг бас тэрүүгээр бас харагдтал байна. Тий. Хүмүүс бас шимтэй харах бах. Өөдөхгүй концерт болох байхаа гэж бодож байгаа. За энэ сайхан тоглолт болно. Энэ бол тодорхой гэж бодож байна. За ингээд 10 дугаар сарын 27-нд одоо манай Эрхэм Яндан Шарав дүү маань ил гарч ирлээ. За тэглээ. Одоо тоглолтоо хийх гэж байна. Тоглолтод нахаа амжилт хүсье. Яг манай учиртай урлагийн нэвтрүүлгийн цаг нар маань ерөнхийдөө жоохон
Тэгэл би бол ингээ ярьж идэг найруулагчтандээс намайг ингээ ирмэд тохиол одоо цаг болсон шүүгээд ингээд болохоор цаг нөлөөд өгсөн юм шиг байна. Тэгэхээр одоо үлдсэн цагийг дүүдээ нэг хором хугацаа өгöd тэгээд 27-нд болох гэж байгаа тоглолтын талаар төмөн олондоо нэг сайхан ямар ерөөл хэлмээр байна сайхан ерөөлөө хэлээд ингээд өндөрлөе. За тэгээ. За ингээд та бүхэнд баярлалаа. Ахт баярлалаа. Маш сайхан тийм энгийн. Тийм. Тийм жирийн ийм гоё ярьцлага боллоо. Энэ их гоё нэвтрүүлэг байдаг юм байна. Тий, ах нь бол хөтлөгч хүн биш шүү дээ. Би бол ингээд тэгээд хүний болсод хүнтэйгээ ярих нь сонирхолтой. Тэгэд эн чинь ер нь бол нэг улс төр биш. Байхгүй шүү дээ. PR биш. Тий, маш энгийн. Тэгээд би ч гэсэн одоо тэр талаас дүүн бол маш хол шүү дээ. Улс төр янз юмнаас. Би бас хол шүү. Та хоёр л яг ингээд таараад. Манай энэ нэвтрүүлэгч улс төрчгүй. Тийм байна. Хүмүүлэхгүй, хэрэлдэхгүй. Зүгээр л гоё хийж бүтээж яваараа л багтаа. Зүгээр өөр юм байхгүй шүү. За тэгээд Монголын ард түмэн маань 10 сарын 27-нд 19 цагаас бүхэн өргөөнд би одоо гэрэлт гэдэг ийм сайхан тоглолтоо хийж байгаа. Тэгээд та бүхэн маань өргөнөөр оролцоорой. CD-тэйгээ. Тэгээд яг уу ер нь яруу найр хөгжмөн зохиолчд бол дуучтай ард байдаг. Тэгээд одоо анх удаага би одоо ард түмний өмнө гарч байна, гарах гэж байна. Тэгээд одоо анх удаага ярилцлаганд орж шít. Одоо тоглолт хийн гэж л хүмүүстэй ингэж байгаа болохоос ерөөсөө байхгүй тийм юм. Тэгээд сэтгэлээсээ гэрэлт та бас чадна. Бодлороо гэгээр та бас чаднаа. Тэгээд бүгдөө сайхан эрүүл сарвал сайхан байгаарай монголчууд нь гэж та ерөөл талья. Сэтгэлээрээ гэрэлт бодлороо гээл нэг дууны үг юм шүү. За юм тэгэхээр баярлалаа өндөө. За тэгээд 27-нд болох тоглолтоос гэрэлтээ гээгээтэй бот сайхан болгоорой, цөм сайхан тоглолт болгоорой гэж ерөөй. За тэгээд өнөөдөр бас урлаг хүлээж авч хүрэлцэн ирсэн явдлах нь бас баярлалаа. За ингээд Star TV бид бүхний учиртай урлагийн нэвтрүүлгийн бас нэгэн дугаар жаргаж байна. Дараагийн нэвтрүүлэг хүртэл түр баяртай. За баярлалаа баяртай. Гэгэн сайхнараа нүгэнэгээ Гойны гүргэж инэх би дууртай Маргааш гой өдөр байгаасаа гээ